Үзэгч та бүхэндээ Монголын үндэсний олон нийтийн телевиз цагдаагийн ерөнхий газар хамтран бэлтгэдэг амрын гэрээ нэвтрүүлгийн ярилцлагын цаг болон хүрэх гэж байна. Тэгэхээр өнөөдөр бид нэвтрүүлэгтээ хууль зүйн яамны хууль зүйн бодгон газрын ахлах мэргэжилтэнд саруулыг урьж оролцуулж байна. Тэгэхээр 2017 оны 2 дугаар сарын 1-ээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхлэх гэж байна. Тэгэхээр энэ хуулийн дээр ер нь ямар шинэлэг зохицуултыг хийсэн байгаа бол энэ талаар манай иргэдэд товч мэдээлэл өгнө. За тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль маань бас цоо шинэ хууль бас биш юм тий. Анхны хууль болохоор энэ 2004 онд батлагдсан хууль. Одоо ингээд 12 жил үйлчлээ дараа нь шинжилсэн хариулга хийгдэж байна. Тэгэхээр энэ хуулийн дээр бол бас өмнөх энэ хуулийн хэрэгжилтэн дээр тулгуурласан түүний алдаа тийм ээ одоо юу гэдгийг зөрчилдөж ийсэн бас зохицуулт үлдчихсэн тэр олон харилцааг бол шинээр зохицуулж өгсөн олон шинэлэг зохицуултууд тусгагдсан л дээ. Тэгэхээр энэ хууль бүхэлд нь авч үзэх юм бол өөрөө энэ бол урьдчилан сэргийлэх хууль байдаг. Ерөөсөө энэ гэр бүлийн хүчирхийлэлийг маань өөрөө онцлог төрлийн гэмт хэрэг зөрчил байна те. Тэгвэл энэ гэмт хэрэг зөрчлөөс яаж урьдчилан сэргийлэх нь ерөөсөө гарахгүй байх асуудал үе нэгдүгürt те. Хэрвээ энэ маань ингээд үлдэж байгаа юм бол яаж эрч чадан дэлгэрүүлэх юм, яаж таслан зогсоох юм. За магадгүй дахин давтагдуулахгүй тулд яах вэ гэдэг энэ харилцааг зохицуулсан. За тэгэхээр юуны төрөнд энэ хуулинд орсон нэг том асуудал нь болохоор урьдчилан сэргийлэх асуудал гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэ урьдчилан сэргийлэх асуудлыг ер нь олон улсын түвшинд ч гэсэн манай дээр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд ч гэсэн юм гурван түвшинд авч үздэг юм байна. Хамгийн ихнийх нь ерөөсөө гарахгүй байх урьдчилан сэргийлэх асуудал тийм ээ. Тэгэхээр энэ гэр бүлийн хүчирхийлэлээс ч юм уу энэ төрлийн хэрэгээс урьдчилан сэргийлэхэд зөвхөн дан ганцхан цагдаагийн байгууллагын үүрэг бол биш. Эсвэл хуулийн хэлтийн байгууллагын үүрэг биш. Тэгэхээр энийг яах вэ гэхээр ерөөсөө бүх нийгэм нөөрэө соён гэрүүлэх чиглэлээр ч юм уу ерөөсөө гэр бүлийн хүчирхийлэл гэж юу юм? Би ямар эрхтэй хэрвээ хүн миний эрхийг зөрчиж байвал энэ хүчирхийлэл мөн үү биш үү? Эсвэл би ямар үйл хийвэл бусдын эрхийг зөрчих юм? Энэ асуудлыг. Тэгэхээр энийг яг үхээр нийгэмд ялангуяа одоо хүүхдийг бүр одоо анхан шатны одоо боловсролын системээр те энэ болохоор сургуулийн өмнөх боловсрол бүр цэцэрлэгээс эхлээд юм уу энэ зүйлийг сургадаг. За бүх одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр бас дамжуулдаг тий. Тэгэхээр энийг яг үхээр боловсрол соёл шинжилгээ ухааны ч юм уу тий энэ чиглэлийн байгууллагууд хариуцаад ингээд хийгээ явдаг. За нөгөө талаасаа бол хууль сурчих чиглэлээр бас хуулийн байгууллагууд орж ирж ажиллах. Тэгэхээр энэ бол ерөөсөө гарахгүй анхан шатны урьдчилан сэргийлэлт. Дараагийн шатанд болоод тэгэхээр эрч чадан дэлгэрүүлэх асуудлууд байж байгаа. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг ойлгоод түүний хор аюулыг мэдээд ирсэн иргэд бол мэдээлэх эрхтэй байхаар зарим тохиол зайлшгүй бүр үүрэг хүлээхэр тий. Тэгэхээр ямар тохиолдолд үүрэг хүлээж байгаа юм гэхээр хүүхэд насан туршаагүй хүүхэд хэрвээ гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байх юм бол эсвэл магадгүй одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэн өндөр настай ч гэдэг юм те ийм иргэдийн хувьд өөрсдөө мэдээлээд өөрсдийнхээ эрхийг хамгаалаад явах боломж байдгүй учраас мэдээлэх үүргийг бол иргэдэд өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ тэгээ хэрвээ мэдээлэл ирлээхэд энэ дэр бол цагдаагийн байгууллага очиж бусад төрлийн гэмт хэрэг зөрчлөөс арай өөрөөр ажиллах тэр журмыг бас энэ хуулийн дээрээ суулгаж өгсөн тий. За тэгээд эрч чаданд энийг ингээ илрүүлэх дараагийн шатанд явах гэхээр нэгэн өртсөн хохирогчийг дахин өртүүлэхэд бол тодорхой хэмжээний үйлчилгээнүүдийг төрөөс үзүүлдэг. За өмнөх хуулийн дээр нь хэдийгээр энэ үйлчилгээнүүдийг заасан байсан боловч хэн ямар журмаар ямар хүрээнд үзүүлэх гэдэг зааг ялгаанаас тодорхой байгаагүй л одоо энэ үйлчилгээнүүдийг бүгдээр нь тавьж өгөөд хэн яаж үзүүлэх гэдгийг зохицуулсан. За тэгэхээр ер нь одоо энэ хамрах хүрээний хувьд өмнөх одоо хуультай харьцуулж үзэх юм бол хэр өргөн цар хүрээтэй болсон. Жишээ нь одоо зөвхөн одоо эхнэр нөхөр аль биесны эхнэр нөхөр байхаас гадна бусад гэсэн олон нэмэлцэн алтад орж байгаа юм л энэ талаар. За тэгэхээр ерөнхийдөө яг зөвхөн гэр бүл гэдэг үсгээр хүмүүс аль биесны баталгаатай эхнэр нөхөр хоёр ч юм уу те эсвэл тэрнээс гаралтай өөр хүүхэд яг хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүдийг гэж ингэж ойлгодог. За гэр бүлийн хуулиар бол яг тэрийг тэгээ зохицуулсан. Гэхдээ гэр бүлийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль хоёр юм зохицуулт бас өөр. Яг тэгэхээр гэр бүлийн тухай хууль бол одоо гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа, за эд хөрөнгө нь яаж бий болох юм, яаж хуваарлах юм те би яаж тэжээндтийн гэдэг үүргийг зохицуулдаг бол гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль маань өөрөө ахын хүрээнд, гэр бүлийн хүрээнд хэн нэгний амнаас эрүүл мэнд аюулгүй байдал зөрчигдөхөөс хамгаалдаг хууль. Тийм учраас одоо хэн нэгний гэрлэлттэй байх хэсэг асуудал те гэрлэлтийн статус эсвэл одоо юу гэдэг хамтран амьдрах уу гэдэг асуудал бол энд бол чухал биш юм. Хүний аюулгүй байдал нэн тэргуунд учраас тийм учраас энэ дээр энэ хуулиар зөвхөн нөгөө нэг одоо юу гэдэг баталгаатай гэр бүлээс гадна хамтран амьдрагчид нар хэрвээ өөр хоорондоо зөрчил үүсэх юм бол хүчирхийлэл үүсэх юм бол энэ хуулиар хамгаалт аавна. За түүнээс гадна бол магадгүй хизээч хамт амьдарч байгаагүй байж болно. Гэтэ одоо гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй байсан, эсвэл гэрэлтэд цуцлуулсан хоёр тустай амьдарч байгаа ч гэдэг юм уу те. Ийм хүмүүсийн хооронд ч гэсэн хүчирхийлэл үүсэх юм бол энэ хуулиараас хамгаалт авах боломжтой. Тэгэхээр өөрөөр хэлбэл хохирогчдын буюу хамгаалт авах үйлчилгээний хүрээнд илүү өргөцсөн гэсэн үг энэ хуулиар бас зохицуулж байгаа онцлог. За тэгэхээр энэ хуулийг хэрэгжүүлэхэд ер нь байгууллагын уялдаа холбооны талаар, байгууллагуудын уялдаа холбооны талаар
одоо ямар зохицуултуудыг тусгаж өгсөн бэ? Тэгэхээр ерөнхийдөө энэ хууль маань нөгөө гэр бүл рүү чиглэж байгаа хууль тий. Тэгэхээр гэр бүл гэдэг маань өөрөө бичил нийгэм гэдэг чинь гэр бүл дотор бүх нийгмийн харилцаа явж идэг тий. А тэнд нэг асуудал ингээд хөндөгдөхөд нөгөө бусад асуудал дагаад хөндөгдчихдөг. Хэрэв гэр бүл дотор хүчирхийллийн асуудал байгаа тохиол тэр гэр бүлийн эдийн засаг унжээдэг. За хүүгээ сургууль завсарч идэг, хэн нэг нь ажилгүй болж идэг. А хэн нэг нь эрүүл мэндээр хохирлоо гэхэд тэр гэр бүл эдийн засгаа тий одоо нөхөхийн тулд тэр хүнээ эмчлүүлэх тэр зарлага гаргадаг гэх юм ийм олон асуудал хөндөгдөж байгаа учраас бид нар энэ дэр дан ганцхан одоо юу гэдгийг энэ бол гэмт хэрэг юм зөрчил юм гэж хуулийн байгууллага орж ирж хэн нэгэнд нь ял шийтгэл хүлээлгэх гэж юм орж ирэх асуудал биш бүхэлд нь тэрийг сэргийлэх асуудал өөрөө чухал байдаг. Тийм учраас нөгөө анхаачтнаас эхлээл нөгөө одоо олон байгууллагуудын олон мэрэгчлэтнүүдийн хамтын ажиллагаанд үн дээр энийг бол одоо гаргахгүй байх эсвэл эрч чатанд нь илрүүлдэг те эсвэл одоо үр дүнтэй таслан зогсоодог тэр зохицуултууд өөрсдөө энэ дэр явах зохицуулт байгаад байгаа юм л да. За тэгэхээр ерөөсөө анган шатны нэгж дээр хамтарсан баг гэж одоо өөрөөр хэлбэл 2004 оны хуулийн дээрээс ахуулаад ингээд ажиллаад ирсэн. А тэр хамтарсан багийг өнөөдөр энэ хуулиар илүү их албажуулж өгч байгаа. За хамтарсан баг гэж юу хэлээд байгаа юм гэхээр хороо сумын төвшөнд ажиллаж байдаг анган шатны нэгжээр ажиллаж байгаа нөгөө цагдаагийн ажилтан, өрхийн эмч, за нийгмийн ажилтан гэж байж байгаа те үйлчилгээ үзүүлэхэд нийгмийн чиглэлийн үйлчилгээ үзүүлэхэд хүмүүст дэмжлэг үзүүлж идэг ажилтан байж гэн. За засаг дарга байж гэн. За дээр нь магадгүй нөгөө сургуулийн багш нар ч гэдэг юм ингэж оролцоод тухайн тэр гэр бүлд гарсан асуудлаар хүчирхийллийн асуудал дээр одоо орж ирж ажилдаг, хамтарч ажилдаг нөгөө асуудлыг нь бууруулахын тулд аль нэгэн асуудлын биш цогцоор нь яаш шийдэх үг дээр нь зөвлөж ингэж ажиллаж байгаа юм хамтарсан баг анган шатны нэгж төр. А тэгвэл энэ шат чатандаа ингэж одоо цаашлалт явна. Бодлого төлөлтийн төвшөнд ч гэсэн одоо холбогдох яамдууд нь хамааралтай асуудлуудаа хамтран шийдвэрлэдэг, хамтарч журмаа баталдаг тий зохицуулалтаа төлөвлөдөг асуудлууд. Тэгэхээр энэ ялангуяа тэр салбар хоорондын энэ зохицуултуудыг одоо гэмтгэрээс урьдчилан сэргийлэх зөвлөл гэж bijдэг те энэ зөвлөл маань өөрөө хариуцаж ажиллахаар тийм ээ уялдуулж ажиллахаар салбар болгоны оролцоо орохоор за тэгэхээр энэ хүмүүс маань одоо юу гэдэг харилцан уялдаатай ажиллах зүйлийг тэгэхээр магадгүй анган шатны нэгжээс ахуулаад одоо мэрэгчлэнүүдэд бэлтгэх асуудалтай ч гэсэн хамтарч ажиллана. Өөрөөр хэлбэл цагдаагийн ажилтан гэр бүлийн хүчирхийллийн дуудлагаар дан ганцаараа очиод асуудлыг таслан зогсоогоод явах биш. Энэ хүнд ийм үйлчлэгээ охирогч хэрэгтэй байна гэх юм бол нийгмийн ажилтнаа холбон зуучилдаг, нийгмийн ажилтан ирээд үйлчлэгээнүүдээ үзүүлдэг. Эргээд энэ нь бол одоо бусад төрлийн үйлчлэгээнүүдийг татах. Тэгээд ахиж энэ хүчирхийлэл одоо гарахаас сэргийлдэг энэ боломжийг л олгодог учраас хамтын ажиллагаа нь өөрөө бүр анган шатны нэгжээс бодлого төлөвлөх тийм ээ хэрэгжүүлэх бүхий л шатанд энэ бол байхаар энэ хуулинд бас зохицуулж өгсөн онцлогтой. За тэгэхээр энэ хуулинд одоо энэ хохирогчдод үзүүлэх яг үйлчлэгээнүүд ямар үйлчлэгээнүүд байгаа энэ талаар ер нь хохирчдод үзүүлэх үйлчлэг гэдэг бид нар урьдчилан сэргийлэх асуудлын нэг төрөл гэж харж байгаа тийм. Тэгэхээр өөрөөр хэлбэл тухайн тэр нэгэнд өртсөн хохирогчд хэдий ч нэ сайн үйлчлэгээ хүрч чадна нөгөө дахиж хүчирхийл давтагдахаас урьдчилан сэргийлж чаддаг. Ахиж нөгөө хүмүүс маань одоо юу гэдэг нийгмийн амьдралд гэр бүлийн харилцаанд ч гэсэн хэвийн болох боломжийг бүрдүүлэхээр онцлог тийм. Тэгэхээр энэ дэр нэг хэд хэдэн төрлийн үйлчлэгээнүүдийг бол хуулийн дээр төлөвлөсөн байгаа. За энэ бол үнэ төлбөргөөс хохирчд үзүүлэх юм үйлчлэгээ. За зөвхөн бас дан ганцхан нэг хохирчийг хөөгдөг багш түүний гэр бүлийн бусад гишүүдэд үзүүлж байгаа үйлчлэгээнүүд энэ дэр байж байгаа юм тийм. За тэгэхээр энэ дотор хамгийн түрүүнд хохирчийн аюулгүй байдлын хамгаалтын үйлчлэгээнүүд байж байгаа. За энэ тохиолдолд цагдаагийн байгууллагын ажилтнанд дуудлагаар ч юм очоод таслан зогсоох нэн тэр үний те дараагийн шатанд нөгөө хохирчийг аюулгүй байдал газар байрлуулах асуудлууд байна. Тэгэхээр энэ дэр бол өнөөдөр хамгаалах байр төр хамгаалах байр гэдэг одоо богино хугацаагаар байрлуулдаг юм байрууд өгдөг. За өнөөдөр цагдаагийн байгууллагын бүтцэд бас нийслэлийн цагдаагийн байгууллагын бүтцэд хамгаалах байрууд ажиллаж байгаа. За төрийн бус байгууллагууд дээр байж байгаа те. За орон нутгууд бас энэ чиглэлийн хамгаалах байрууд бас нэлээд хэд байж байгаа. Тэгээд энэ хамгаалах байранд байрлуулахын үйлчилгээнийг мөн нэг цагийн үйлчилгээ гэр дамжуулж үйлчлэгээ үзүүлдэг. За энэ юу хэлээд байгаа юм гэхээр хамгийн түрүүнд одоо хохирогчийн очиж ханддаг эмнэлгийн байгууллага дээр одоо нэгжүүд өөрөлдвөл энэ чиглэлийн мэрэгчлэнүүд хамтраад тэнд үйлчлэгээ үзүүлчихдэг юм байж байгаа. Хохирогч эмнэлэг дээр байрлаж байгаа тохиолдолд тийм ээ аюулгүй байдал нь хамгаалагдсан дээр нь одоо сэтгэл зүйчин ч юм уу нийгмийн ажилтнууд очиж зөвлөгөө өгчдөг, эрүүл мэндийн үйлчлэгийн тэндээс өгчдөг ийм үйлчлэгээнүүд бас байгаа. За дараагийнх нь бол хохирогч сэтгэл зүйн одоо юу гэдгийг хохирол авсан ийм тохиолдолд сэтгэл зүйч ажиллана. За мөн цааталт нөгөө нийгмийн чиглэлийн үйлчлэгээнүүд байж, нийгмийн халамжийн чиглэлийн үйлчлэгээнүүд байж идэг тийм ээ. За энэ чиглэлийн үйлчлэгээнүүд бас нийгмийн халамжийн тухай хуулийн заасны дагуу бас үзүүлэх нийгмийн ажилтан. За үүнээс гадна одоо хууль зүйн зөвлөгөө үйлчлэгээнүүд бас байгаа тийм. За энийг бас үзүүлэх ёстой. За хүүхдэд чиглэсэн бас үйлчлэгээнүүд байгаа. Тэгэхээр энэ өөрөөр хэлбэл хамгаалахын байрлуулах үйлчлэгэнд хүүхдэд байрлуулж байгаа тохиолдолд тусгайчлан журмаар хүүхдэд өөрт нь яг онцлогтой тохирсон үйлчлэгээнүүд үзүүлэхээр бас хуульчлагдсан. За тэгэхээр ер нь гэр бүлийн хүчирхийлүүлж байгаа хүний одоо яаш итгэлийн байдал нь одоо яаж
зохицуулагдаж тогтоосон байдаг. Тэгэхээр өмнө 2004 оны хуулиар бол яг хуу ерөнхийдөө гэр бүлийн хүчирхийлийг юу гэж үзсэн гэхээр нэг бол зөрчил эсвэл иргэний маргаантай адилгаж үздэг. Тэгээд тэрэн дээр хариуцлагын асуудал бол нэг эрх хязгаарлалт гарах хэмжээгээд одоо хохирчтой уулзахгүй байх ч юм уу, эсвэл одоо тустай амьдрахыг даалгадаг гэдэг ийм 6 төрлийн ийм арга хэмжээ байсан боловч бодит амьдрал дээр бас хэрэгжих нэлээд бэрхшээлтэй юм. Тэр өнөөдөр нэгэндээ гэр бүлийн хүрээнд байна уу, гудамж талбайд байна уу, өөр газар байна уу, хүний эрх хэрэгчлөөнд халдаж чинь тий, амь насанд занал хийж чинь гэд энэ асуудал өөрөө бол нэг талаасаа гэмт хэрэг юм. За тийм учраас энэ хуулийг дагаад эрүүгийн хуулинд захиргааны хариуцлагын тухай хуулинд бас өөрчлөлт орсон. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол гэр бүлийн гишүүнийхээ одоо юу гэдгийг эрх хэрэгчлөөнд халдж байгаа тодорхой одоо эд хөрөнгө эзэмших захиран зарцуулах эрхт нь халдж байгаа. За бие махбод нь халдаж зодож байгаа ч гэдэг юм энэ үйлдэлүүдийг бол гэмт хэрэг тооцож байгаа. За энэ үйлдэлийг бол 3 буюу түүнээс ч одоо байнга үлдэж байгаа тохиолдолд гэмт хэрэгт. За түүнээс наан бол одоо хохирол шаардахгүйгээр тийм ээ. Нэг удаа ч гэсэн одоо бие махбодод нь гэмтэл учруулахгүйгээр ингээ халдаж зодох ч юм энэ үйлдлийн зөрчил тооцож байгаа. Захиргааны хариуцлагын тухай хуулинд хийж өгсөн. За энэтэй холбоотой нэгэндээ гэмт хэрэг зөрчил болоод ирж байгаа тохиолдолд бол тухайн төр хүчирхийл үйлдсэн гэм буруутай этгээдэд бол хариуцлагын асуудал, шийтгэлийн асуудал зайлшгүй байх хэрэгтэй тийм ээ. За тийм учраас энэ дээр бол захиргааны хариуцлагын тухай хууль дээр 7-оос 30 хоног баривчилдаг. Дээр нь нэмээд зан үйл нөлөөлөх албатан сургалтанд заавал суулгах ийм шийтгэлийг оноохор нэг байгаа. За эрүүгийн хуулинд буюу гэмтэрэг болоод ирж байгаа тохиолдолд энэ дээр бол 2 жил хүртэл хорих шийтгэхээр байгаа. За тэгээ хүндрүүлэх нөхцөлд нь бол бага насны хүн хүүхдэд ч гэдэг юм уу те эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэний эсрэг ч гэдэг юм уу үлдэж байгаа тохиолдлуудыг оруулж тооцож байгаа. За гэхдээ энэ дээр бол яг хуу гэр бүлийн хүчирхийлэлд тэмцэх тухай хууль батлагдсан хэнийг нэг шийтгэхтэй гол зорилго нь биш түрүүн байсан те. Энэ хуулийн зорилго бол урьдчилан цэрэг хэлхийн асуудал. За гэхдээ энэ шийтгэлүүдийг дагаад нэгэндээ гин буруу хийж байгаа хүнд бол хариуцлагын асуудал байна. Гэхдээ энэ хариуцлага маань өөрөө эргээд юу гэхээр тухайн төр хүчирхийлэл үлдэгчд бас боломж олгож байгаа засрах. Тэр нь яаж нөхөр зан үйлд нөлөөлөх сургалтууд. Тэгэхээр зан үйлд нөлөөлөх сургалт гэдэг нь та үнэхээр уураа барьж чадахгүй. Та үнэхээр энэ гэр бүл дотор ийм асуудал гаргаад бол яаж энийг зохицуулах уу гэдэг чиглэсэн ийм сургалт байх юм. Энэ нь болохоор ийм хоёр хэлбэрээр явах нь. Нэг нь болохоор сайн дурын шинжтэй тухайн хүн бол одоо өөр хүсэл гаргаад энэ дээр бол явж болно. Нөгөөх нь бол шийтгэлийн зорилгоор өөрөөр хэлбэл баривчлагдсан тохиолдолд тухайн цагдаагийн байгууллага тэр сургалтыг явуулж идэг. Шүүхтэр бол 20 ял авсан тохиолдолд шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллага явуулж идэг ч юм уу тий. Тэгэхээр энэ маань нэг талаас бас хэдийгээр шийтгэл юм шиг боловч бусад төрлийн гэмт хэрэг зөрчилдөр оноодог шийтгэлээс аяар өвөрмөц байгаатайгаар онцлог нь. Үзэгч та бүхэндээ Монголын үндэсний олон нийтийн телевиз цагдаагийн ерөнхий газар хамтран бэлтгэдэг Амрын гэрээ нэвтрүүлгийн ярилцлагын цаг болон хүргэлээ. Өнөөдөр манай нэвтрүүлэгт хууль зүйн яамны хууль зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн саруул оролцлоо. Нэвтрүүлэг үргэлжилж байна.